Сайн байцгаана уу? Энэхүү бичлэгээр бүгдээрээ электрокардиограм буюу зүрхний цахилгаан бичлэгийн үндсийн талаар тодорхой мэдлэг мэдээллийг солилцъё. Тэгэхээр зүрхний цахилгаан бичлэг гэдэг шинжилгээ маань орчин үеийн анагаах ухаанд маш чухал шинжилгээ болсон. Тэгэхээр энэ анх ер нь хизээ үүссэн шинжилгээ юм бэ гэдээ сонирхоод үзэх юм бол энэ хоёр эрхэмтэй холбоотой байдаг байна. Тэгэхээр Уильям Августус гэж энэ хүн 1887 онд хамгийн анх зүрхний цахилгаан идэвхжлийг бол физик аргаар бүртгэж авч ирсэн юм байна. За ингээд энэ арга улам нарийсаар байгаад Эндховен гэж бидний сайн мэддэг Эндховны гурвалжин буюу хамгийн анхны зүрхний цахилгаан бичлэгийн 1, 2, 3 дугаар холболтыг нэгээд тэгээд PQRST гэх мэт шүднүүдийг анх нэрийг өгж ингэж орчин зүрхний цахилгаан бичлэг хэлбэрт оруулсан тэр үндсэлсэн хүн нь бол энэ хүн байна. Тэгээ энэ хүн бол 1901-ээс 1905 онд EKG-г төгөлдршүүлээд 1924 онд Нобелийн шагнал хүртэж түүхтэй юм байна. За тэгээд зүрхний цахилгаан бичлэгийн орчин үеийн анагаах ухааны ололт амжилт бол маш гайхалтай хэмжээнд судлагдсан байдаг тийм ээ. Тэгэхээр энэхүү шинжилгээний физик үндсийг ойлгохын тулд мэдээж эсийн биологийн, эсийн физиологийн ойлголтууд болох хэд хэдэн ойлголтыг бол сэргээн санах шаардлага тулгардаг. Тэгэхээр энд юу тулгардаг вэ гэх юм бол нөгөө resting potential болон action potential гэж хоёр ойлголтыг сэргээн санах шаардлага тулгардаг. Тэгэхээр мембраны тайвны үеийн потенциал болон эсийн ямар нэг үйл хөдлөл хийж байгаа үүлийн үеийн потенциал гэсэн хоёр үндсэн потенциалыг бид нэр физиологи дээр үздэг. За ер нь бол маш сонирхолтой ойлгомжтой гоё ойлголт байдаг. Гэхдээ зарим тохиолдолд бас жоохон ойлгомжгүй өнгөрдөг тохиолдол байдаг. Тэгэхээр тэрийг сэргийн санахад бол маш товчхон сэргийн санахад юу байдаг вэ гэхээр эс гэдэг зүйл маань бол мембранаар орчноосоо тусгаарлагдсан байдаг. Тэгэхээр эсийн гаднах орчны шингэн боллыг нөгөө эс завсрын шингэн interstitial fluid гэж нэрлэдэг юм шингэн байгаа. За тэр шингэнд байгаа энэ электролитүүд буюу цэнэгт жижиг хэсгүүдийн дундаж цэнгийг эсийн мембран доторх буюу эсийн доторх шингэн буюу ICF гэдэг intracellular fluid буюу ICF хоёрын дундаж цэнгийг хооронд нь харьцуулах юм бол цэнгийн зөрүү үүсч ирдэг. Тэгэхээр юу гэсэн үг гэх юм бол эсийн гадна байгаа цэнэг нь бол эс доторх цэнгээсээ илүү нэмэх цэнэгтэй байж байдаг. Тэгэхээр үүний шалтгаан гэх юм бол эсийн гадна талд оршдог электролитүүд гэх юм бол хамгийн их оршдог натрийн ион байж байна. За эс дотор бол калий хэмжээгээр оршдог. Эсийн гадна талд ч гэсэн хасах цэнэгтэй ионууд бол байгаа. Жишээлх юм бол бикарбонат гэх мэтчлэн тийм ээ. Бикарбонат HCO3 хасах гэл эсвэл эсийн дотор тэгвэл юу байгаа юм бэ гэвэл ДНХ маань байж гэн тий. ДНХ-г бүрдүүлдэг зөндөө олон органик фосфатууд гэж нэрлэдэг тийм нэгдлүүд байж гин төрлийн органик анионууд гэдэг айгүй олон хасах цэнэгтэй нэгдлүүд бас байдаг. Тэгэхээр энэ хоёрын ялгаанаас үндэслээд эсийн гаднах орчин бол нэмэх цэнгээр илүү баялаг байдаг бол эсийн доторх орчин бол арай хасах цэнэгтэй байдаг. Тэгэхээр энэ хоёрын ялгааг нь болохоор мембраны тайван үеийн потенциал буюу ажил хийх потенциал чадамж гэж монголоор бас орчуулж болно. Тэгж нэрлэдэг. Тэгэхээр энэ цэнгийн зөрүү яагаад үүсчв гэхээр эсийн мембран дээр байдаг атефаза буюу нэг атефиг хэрэглээд 3 натрийг эсийн гадна гаргаж 2 натрийг эсийн дотор ингэж сольж оруулдаг. Энэхүү атефаза уургийн нөлөөгөөр бол энэхүү цэнгийн зөрүү үүсч байдаг. Илүү их нэмэх цэнгийг эсийн гадна талд гаргаж яадаг гэсэн үг тийм ээ. Ингээд цэнгийн зөрүү үүсгэж ирнэ яах гээд байгаа юм бэ гэвэл үнийг нөгөө ном сум татсан жишээгээр ер нь бол би их зөвлөхээр гой санагддаг л да. Ийм ном сум байгаад яг нэг бүхс шиг ном сум зурчлаа гэхгүй. За ном сум ингээд татсан байгаа байдлыг төсөөлье тийм ээ. Ном сум татсан байна гэдэг маань энэхүү суманд тодорхой хэмжээний ажил хийх потенциал энерги хоригдлогдсон байна гэсэн үг. Тэгэхээр тухайн харваачийн гаранд байсан булчингийн энерги маань
номны потенциал энерги болсон байна. Хэрвээ энийг хурууга тавьчих юм бол энэхүү номны потенциал энерги маань сумыг харвах буюу одоо кинетик энерги болгож ингэж хөдөлгөөний энерги болгож ажил хийж гинэ гэсэн үг шүү дээ. Тэрнтэй яг адилхан эсийн мембран маань өөрөө нэмэх хасах цэнгийн зөрүү үүснээрээ яг энэ потенциалыг буюу ажил хийх чадамжийг агуулж ин гэсэн үг. Тэгэхээр тэр ажил нь яаж хийгддэг вэ гэвэл тодорхой сувг уургууд нэгдсэн тохиолдолд энэхүү нэмэх цэнгийн илүүдэл эсийн гадна байгаа илүүдэл маань эсийн дотгошоо харвах байдлаар ионы шилжилтүүд маш хурдтайгаар хийгдэж хөдөлгөөнд ордог. Тэгэхээр энэ хөдөлгөөнийг ерөөхдөө ажил хийж гинэ. Кинетик энерги одоо чөлөөлөгдөж гинэ гэх юм уу тийм ээ. Эсвэл потенциал энерги кинетик энерги рүү шилжиж гинэ гэж одоо төсөөлж ойлгож болно. Тэгэхээр энэхүү цэнгийн шилжилтүүд маань цаашлах юм бол voltage gated channel буюу захиргаан зохицуулгад сувгууд эсвэл одоо цэнгийн нөлөөгөөр өөрийн конформац буюу уургийн бүтцийг өөрчилдөг уургуудыг үйл ажиллагаанд оруулдаг тийм дохионуудыг дамжуулдаг учраас тэр нь бол одоо энэ мембраны өөртөө хадгалж ирсэн потенциалыг бодит ажил хэрэг болгож байна гэж төсөөлж болно гэсэн. За тэгэхээр ингээд 50 байж байсан энэхүү зөрүүг бид нэр 50% потенциал гээд за тэгээд үүлийн потенциал гэдэг нь энэхүү потенциал энерги нь яг үйл өрнөх үед яаж өөрчлөгддөг юм бэ гэдгийг судлаад байгаа. Тэр ойлголтыг л үүлийн потенциал гэж нэрлэж байгаа тийм ээ. Тэгэхээр энэхүү сувг уургууд нэгдэж одоо натрийн ион шилжих боломжтой болсон тохиолдолд натруу дотгошоо урсж байгааг нь бол деполяризац гэж нэрлэдэг байгаа. Тэгэхээр пол гэдэг чинь өөрөө туйл гэсэн үг. Тэгэхээр деполяризац гэдэг чинь туйлаа алдах гэсэн үг. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр хэсийн гадна нэмэх хэсийн дотор хасах гэсэн юм туйл үүд юм байна. Цэнгийн туйл үүд юм байна. Тэгэхээр энэ туйл нь алдагдах буюу гадна дотн байгаа тэр цэнгүүдийн зөрүү арилгахыг depolymerization гэж нэрлэж байна гэж ойлгож болно гэсэн үг. Арилгах чиглэл хөдөлгөхийг. За ингээд алстаа бол буцаагаад реполяризац буюу эргээд туйлшрлыг бий болгодог хүний хис бол тэр нь бол мөн адилхан нөгөө 3 натр 2 калийн ерөөхдөө сувг уургийн үйл ажиллагааны үр дүн дэр нь бол эргээд анхны төлөв байдлыг туйлшрлыг олж авдаг. За тэгтээ ингээд яг наривчлах юм бол нөгөө натр урсаж орж ирлээ, эргэж кайл гарлаа гэдэг те. Тэг хамгийн сүүлд нь натр кайлыг анхны байршилд нь орууллаа гэсэн юм байдлаар бол үлийн потенциал, 50-ны потенциал өөрчлөгдөж бие биеийн рүүгээ шилжиж байдгаа гэдгийг товчхон санья. За тэгэхээр энэ дээр үндэслээд бид нэр юу ярих гээд байгаа юм бэ гэхээр зүрхний цахилгаан бичлэг гэдэг шинжилгээ маань бол зүрхний одоо тодорхой орон зайн хувьд бол потенциалын зөрүүг буюу нэг осондоо цэнгийн зөрүүг нь хооронд нь харьцуулж шүд болгож бичдэг тийм шинжилгээ байгаад байгаа. За хэрвээ энэхүү дөрвөн эсийн одоо бүдүүрч зургийг бүгдээрээ зүрхний одоо аль нэг талыг илэрхийлж байна гэж үзэх юм бол одоо жишээлх юм бол энэ талд нь нэг электрод байрлуулсан байна. Энэ тийм ээ энд нэг электрод байрлуулсан байна. За нөгөө талд нь электрод байрлуулсан байна. Тэгэхээр аль нэг талаас нь одоо жишээлбэл энэ одоо зүрхний миокардын давхарга байлаа гэхэд миокардын давхаргад анх сэрэл өгөх боломжийг үүсгэдэг тэр цочруулн хаанаас ирдэг вэ гэх юм бол фейсмейкер эсүүдээс ирдэг. Тэгэхээр фейсмейкер эсүүдээс ирж байгаа цэнгийн өөрчлөлт нь нэмэх цэнгийн одоо эс дотор нэмэх цэнийг ихсэж байгаа тэр өөрчлөлт нь энэ эсүүд рүү яаж ирдэг вэ гэвэл нөгөө нэг коннексон буюу gap junction-уудаар ингээд ороод ирдэг тийм ээ. Тэгэхээр энэ нэмэх цэнэгүүд нь эсийн мембран дээр байгаа натрийн сувг уургуудыг voltage gated сувг уургуудыг идэвхжүүлснээр энэ дотор бол цэнгийн урсгал бий болдог. Ингээд энэ цэнгийн урсгал нь бол дараачийн gap junction-аар дараагийн эс рүү шилжснээр дараагийн voltage gated натрийн сувгуудыг идэвхжүүлснээр ингээд эсүүд маань бол идэвхжээд явдаг. За тэгэхээр аль тал нь деполяризацид орсон бэ? Аль тал нь реполяризацид орсон бэ гэдгээс хамаарат эдгээр зүрхний орон зайн бүтцүүдийн хувьд бол одоо цэнгийн зөрүү үүсэж байгаа. Тэгэхээр энэ цэнгийн зөрүүг нь өөрөөр бол одоо нөгөө биопотенциалын зөрүү гэж хэлээд байгаа гэсэн үг тийм ээ. Цэнгийн зөрүүг нь биопотенциалын зөрүү гэж нэрлэдэг байгаа гэсэн. Тэгэхээр биопотенциалын зөрүүг нь бол энэхүү зүрхний цахилгаан бичлэгийн машин маань хэмжээд байна гэсэн. Тэгэхээр хэрвээ
энэ зурган дээр байгаачлан энэ талд хасах цэнэгтэй байсан гэж үзэх юм бол энэ юу гэсэн үг вэ? Хэвийн үедээ эсийн гадна нэмэх цэнийг давмгаалах ёстой. Тэгтэл энд хасах цэнийг давмгаалцсан байна гэдэг маань энэ тал нь бол деполяризацид орсон байна. 50-ны потенциал нь алдагдаад үеийн потенциал өрнөж гинэ гэсэн. Тэгвэл нөгөө талыг харъя л да. Энд нэмэх цэнийг байна. За энд бол магадгүй сэрэлд ороогүй байж магадгүй. Эсвэл сэрэлд орсныхаа дараагаар буцаагаад анхныхаа төлөв байдалд орсон буюу реполяризацид орсон байж болно. Энэ бол нэг бол 50-ны потенциалын үе харагдаж байна. Эсвэл үеийн потенциалын дараах эргээд 50-ны потенциалд орсон буюу реполяризац болцсон байгаад харагдаж байна гэсэн. За тэгэхээр зүүн талд анх сэрэл үүсээд ийшний дамжиж явсаар байгаад баруун талд одоо энд бол деполяризац явж байхад зүүн талаас эхлээд реполяризац болж байна гэж төсөөлье л да. За энд деполяризац болж байхад эхлээд бол бүгд деполяризац болцсон байсан. Тэгэнгүүт анхныхаа деполяризац болсон хэсгээс эхлээд реполяризац болоод нэмэх босороо эдгээр хамгийн сүүлд нь нэмэх болж байна гэсэн. Тэгэхээр ийм байдлаар зүрхний одоо жишээлх юм бол баруун зүүн талд ч байд юм уу те эсвэл хой тал урт талд ч байд юм уу ингээд цэнгийн зүрүүнүүд зүрх систолын үед, диастолийн үед сэрэх болон одоо агших болон сулрах үед үүсчээдэг учраас энэ зүрүүн зүрхийн цахилгаан бичлэгтэр хэмжигдчихэд байна. Тэгэхээр электрод гэдэг бол ерөнхийдөө цахилгаан дамжуулах чадамжтай одоо металлаар хийгдсэн юм бүтэц байгаа. Электродоос цааш бол мөн адилхан ийм кондуктор буюу цахилгаан дамжуулах утас байгаа. Мөн металлийн утас байгаа. За тэгэхээр энэ дээр нэг зүйлийг тодруулахыг хүсэж байгаа нь болохоор электродыг зүрхийн цахилгаан бичлэгийн номнууд дээр ингээд нэмэх хасах электрод гэж бичсэн байдаг. Тэр нь толгой эргүүлдэг. Яг үнэндээ зүрхийн цахилгаан бичлэгийн электрод өөрөө ямар ч цэник байхгүй. Энэ нэмэх хасах гэдэг нь зүгээр л тэмдэглэл юм билээ л дээ. Тэр нь юу гэсэн үг гэхээр электродыг байршлаас нь хамаараад зүгээр нэг нь референс электрод буюу яг энэ референс электродын байршил дээр байгаа био потенциалыг exploring электродтой байгаа хэмжигдэж байгаа био потенциалын хоорондох тэр зөрүүг нь хэмжиж үзье гэдэг ийм ойлголт байгаа шүү дээ. Тэгэхээр ийм хоёр өөр нэр өгчихсөн. Эсвэл нэмэх хасах гэдэг ийм хоёр өөр нэр өгчихсөн байгаа. Энэ нь бол өөрөө цэнэгтэй ямар ч хамаарлахгүй зүйл гэсэн. Тэгэхээр ийм нэмэх хасах гэж тавьчихаар цэнэгтэй ингээд андуурагдаад зүрхэн цахилгаан бичлэгийн үйл ажиллагааг төсөөлөхөд аягүй тийм төвөгтэй болгож өгдөг. Тэгэхээр энэ бол зүгээр л нэршил юм байна. Нэмэх хасах цэнэгтэй байдаггүй юм байна. Электрод бол өөрөө нейтрал юм байна гэж төсөөлөх хэрэгтэй. За тэгээд харин юу болдог вэ гэх юм бол энд хасах цэник үүсчин гэдэг маань электрод дотор байгаа металлийн электронуудыг яана гэсэн үг гэхээр электрон ч өөрөө хасах цэнэгтэй учраас түлхнэ гэсэн. За тэгвэл энэ талд нь нэмэх цэнэгтэй байгаа юм байна тий. Натрийн ионы илүү талтай. Тэгэхээр чи электрон хасах цэнэгтэй учраас энэ электронууд ийшээ татагдаж тууширна гэсэн. Тэгэхээр энэ хоёр электродын голд байгаа энэ кондуктор болон энэ одоо хэмжигч багшин дотор байгаа цахилгаан дамжуулагч утаснууд дахь электрон болвол ерөөхдөө хөдөлгөөнд орно гэсэн үг тийм ээ. Тэгэхээр ингэж хөдөлгөөнд ордог байна. Энэ хөдөлгөөн нь өөрөө жишээлбэл энэ хуучны нөгөө эндховны үеийн зүрхийн цахилгаан бичдэг бол ийм гальванометр гэдэг багаж ашигладаг байсан байна. Тэгээд энэ гальванометр нь бол ямар үзэгдэл дээр суурилсан бэ гэхээр электромагнетик индукшн буюу цахилгаан соронзон индукц гэдэг үзэгдлээр үндэслэсэн байна. Тэгэхээр ерөнхийдөө электрон маань өөрөө ингээд энэхүү одоо кондуктораар болон за цаашлах юм бол энэхүү оромгоор ингэж урсахтаа хөдлөختөө соронзон орныг бий болгодог. Тэр соронзон орн нь энэхүү багажтан дотор суурилуулчихсан байгаа хоёр соронзонтой харилцан үйлчлэлтснээр татагдаж түлхэгдснээс болоод энд байрлуулсан байгаа оромгтой холбуулж байрлуулсан байгаа зүү бол хөдөлж яадаг байх юм тийм ээ. Тэгэхээр энэхүү үйл явц зэрэг үндэслэж бол зүрхийн цахилгаан бичлэг ажилдаг байгаа. Гэхдээ ер нь орчин үеийнх ч гэсэн зарчим төстэй гэхдээ гальванометр ашигладаг юм байна. Гол нь тухайн тэр одоо энэ утаснууд дотор гүйж байгаа нааш цаашаа хөдөлж байгаа электроны урсгалыг бүртгэж авдаг амплифайер гэх мэт өөр төрлийн юунууд ашигладаг юм байна. Физикийн аргууд ашигладаг юм байна. Тэр одоо тэр нөгөө нэг цэнгийн зөрүү их байх тусам энэхүү утаснуудаар бол илүү их электроны урсгал үүснэ тийм ээ. Бага байх тусам бага зэргийн урсгал үүснэ. Эсвэл хоёр талд цэнгийн зөрүү байхгүй бол электрон огт хөдөлгөөнгүй болчихно. Урсгал үүсгээ байцна гэсэн. Тэгэхээр энэхүү хөдөлгөөнийг бүртгэж аваад түүнийг
тэр нөгөө нэг хэмжээнээс нь хамаарат дижиталайз хийх буюу одоо тэр тоон одоо юу гэх юм бэ? Үзүүлэлт болгоод тэр тоон үзүүлэлтээ цаасан дээр ялгааг нь шүд болгож бичээд ингэж хэвлэдэг байх юм л та. Тэр хуучин болвол энэ ногоон өнгөөр үзүүлсэн цаас бол ингээд эргэлдээд 25 м/секундээр эргэлдээд явж байтал энэ зүү одоо үзүүр дээрээ будагтай ч юм уу те балтай ч юм уу те хөдөлгөөн нь цаасан дээр бичигдэж одоо тэр PQRST шүднүүд маань ингэж бичигдэжсэн байх юм л та. За тэгэхээр энэ дээр бол яг электромагнетик индукс гэдэг үзэгдэл байгаа. Тэгэхээр тэрийг бол нөгөө сонирхох юм бол уншаарай гэж зөвлөе. Нэг ярихыг хичээх юм бол шал сонирхолгүй ч юм уу эсвэл хитрхи цаг үрсэн асуудал болох юм болов уу гэж бодож байна. За тэгээд электрокардиограммын талаар үргэлжлүүлэн сонирхолтой мэдээлэл хуваалцах болно.